За сайн байцгаана уу? Та нартай орой мэндийг хүргэе. За маш удаан лайв хийсэнгөө номтой болог сүнслэг мэдлэгийн өрөөнөөсөө өнөөдөр нэг цаг зав гаргаад та нартай сүнслэг нэгэн сэдвээр лайв хийгээд цаг зав гаргаад сууж байна. За саяхан бид бүхний дэлхийд ганцхан Монголын маань наадам гэдэг баяр болж өнгөрлөө. Бүгдөөрөө хөдөө гадаа яваад ахаар салхинд гараад маш сайхан баярлсан болов уу гэж бодож байна. За би ч мөн адил найз нөхдтэйгээ хамт баярлаад салхинд гараад ирсэн. Тэгээд энэ бас нэг аяллалын үеэр наадмын амралтын үеэр маш гой мэдрэмжүүдийг авсан. Ямар мэдрэмж авсан бэ гэхээр манай Монгол хүмүүс ямар гой тэжээллэг сэтгэлтэй юм бэ те, ямар гой сайхан сэтгэлтэй юм бэ, ямар сүршиг цэвэр ариун цайлах юм бэ гэдгийг сансан. За Монголынхоо байгалыг биширсэн маш гой аялал болж өнгөрсөн. Тэгээ миний хувьд бол маш гой өдрүүдийг өнгөрүүлсэн. За тэгээд ойр лайв хийгээг учраас өнөөдөр та бүхэндээ нэг лайв хийгэж батсан. За ойрд номтой болгоор сонь сайхан юу байна вэ? Лайв хийгээ маш удсан байна. Өнөөдөр жоо орой хийсэн ч гэсэндээ яг завтаа чөлөөтэй хүмүүс нь орж ирээд үзэг, зав чөлөө муутай хүмүүс нь дараа нөхөд үзэг гэдэг сэтгэлээр өнөөдөр яг цаг зав гарч байгаа учраас хийж байна. Яагаад вэ гэвэл сүүлийн үед маш их завгүй байгаа. Special хүмүүс буюу VIP уулзалтынхаа үйлчлэгийг эхлүүлсэн. Маш олон хүмүүстэй VIP уулзалт хийгээд нэг хүнтэй маш олон давтамжтайгаар сэтгэлийн өвчлөл, амьдралын асуудал гэдэг нь ярилцаад, амьдралын кодыг нь гаргаж өгөөд, энергийн балансыг нь шалгаад, сүнслэг мэдлэг, сүнслэг ухамсар, сүнслэг философийг танилцуулаад амьдралдаа нэг юм шинээр нүдэ нээжтэй, амьдралаа жижигхэн тойрогт нэг ахуугаа тойрсон, амьдралаар тойрсон асуудал биш, арай жоох юмсыг томоор харах төр боломжуудыг нь олгох энэ VIP үйлчлэгийг эхлүүлсэн. Хэд хэдэн хүмүүс үйлчлэгээ авсан хүмүүстэй ажиллаад явж байгаа. Энэ үйлчлэгээ авсан хүмүүстэй ажиллаад явж байхад бас л маш олон сэдвүүд орж ирж байна. Маш олон зүйлүүдийг ойлгож байна. Би өөрөө ингээд энэ номтой болог сүнслэг мэдлэг гэдэг өрөөг чиглүүлж, модератор хийж явж байгаагийн хувьд бас нууд шалтгаангүй бясалгал хэмээх танхимын бясалгал заадаг мөн сүнслэг ухамсарыг монголчуудад түгээх зорилготой ажилддаг хүний хувьд маш олон хүмүүстэй уулзсан гэж боддог. Өөрийгөө маш олон сэдвүүдийг бас задлаа, ойлголоо, ухаарлаа, амьдралдаа хэрэгжүүлээ гэж боддог боловч VIP буюу special хүмүүстэйгээ уулзсны дараа миний үзэл бодлоос дахиад өөрчлөгдөд хүүе би ямар олон юм үзээгүй байгаа юм бэ? Ямар олон мдээгүй байгаа юм бэ? Хүний амьдралын давтамжтай зовлонгтэй маш олон удаан хугацаанд тохиолдсон зовлонг олон давтамжтай нэг хүнтэйгээ удаан уулзаж ингэж ярилцсан гэдэг чинь бас ямар өөр зүйл байд юм бэ гэдэг мэдрэмжүүдийг ингэж аваад явж байна. За энэ хугацаанд маш олон сэдвүүд гарч ирж байна л да. Өмнө нь дурддагчээсэн, дурддагч байгаагүй, зарим үед бол бүр ингээ гүн рүү н орж амжаагүй байсан гэж бодсон сүнслэг сэдвүүд гарч ирсэн. Энэ сэдвүүдээс бас арай чухал юм болов. Энийг бас бусдаа хэлүүл түгээвэл тайлбарлуул их гоё юм болов гэж бодсон сэдвийг өнөөдөр би сонгоод та нартай лайв байдлаар хүргье гэж бодоод ингээ цаг зав гаргаад сууж байна. Өнөөдөр миний сонгосон сэдв болохоор өвдөлтөөс өөрийгөө хэрхэн хамгаалт юм бэ та те, сэтгэлийн өвдөлтөөс, биеийн өвдөлтөөс, энергийн өвдөлтөөс та сэтгэлээ хэрхэн хамгаалт юм бэ? Та яг үнэнгээсээ өвдөлтөөс өөрийгөө хамгаалаад байгаа мó эсвэл мэдрэмжээ хаачаад байгаа мó гэдэг сэдвийг бас та нартаа нэгийг бодогдуулж хоёрыг тунгааж хамтдаа ярилцаж хамтдаа энэ сэдвийг задлая гэж бодсон. Зүгээр нэг юм сонсоод өнгөрч байгаа сэдв боловч бас маш чухал сэдв юм байна гэж би ингэж ойлгож байгаа. За ингээд нэг хүмүүс би ерөөсөө гол яриандаа орчих. Ягаад гэвэл нэлээд цаг орой болцсон байгаа учраас та нарыг чилээгээд яах вэ? Хүний амьдрал гэдэг чинь ямар баялаг юм бэ? Бид нар чинь ямар тэжээллэг ертөнцид амьдарч байгаа юм бэ? Ямар тэжээллэг дэлхийн ертөнц бид бүхэнтэй ингээд хамтдаа бид энэ цаг мөчид хамтдаа нэг орон зайд амьдарч байгаа юм бэ? Энэ хүний сэтгэлийн өвдөлт гэдэг мэдрэмж гэдэг зүйл чинь хаагдчихараа хүний амьдралд юу тулуулаад, юу үзүүлээд, юу бодуулаад байгаа юм бэ гэдгийг bis зарим хүмүүс бол мэдж байгаа, өөрийн амьдралаараа туулсан байх. Гэхдээ бас цаас цэчгээс нааш гихчээр нэг нь бас нэг сануулж те ийм болоод байгаа юм байна шүү гэж хэлэхгүй бол бас мартчихсан байдаг, таглчихсан байдаг учраас та нартаа ингэ сануулъя гэж бодсон юм аа. Бид бүхний амьдралд ингээл өдөр тутмын маш олон сэтгэлийн өвдөлтүүд болдог байхгүй юу? Та бүхэн ч гэсэн мэдж байгаа те. Бид бүхэн гэр бүлээсээ маш их өвдөлтийг авдаг, найз нөхдөсөө авдаг, хамт олонгоос авдаг, хайрны ижлээсээ авдаг. Зарим тохиолдолд сэтгэлийн өвдөлтийг бид нар өөрөөсөө ч хүртэл авдаг. За ингээд маш олон өвдөлтүүдийг, маш олон гомдлуудыг, маш олон мэдрэмжүүдийг аваад хахаар хүн гэдэг амьтан чинь маш бодгааллаг, ухаалаг, бодгаал байдаг учраас хүний бие организм маш ухаалаг ажилтдаг юм байна. Хүний бие организм гэдэг юм одоо бид бүхэн ингээл халуун гал руу хүүхдийн гарыг ортуулгаар автоматар мэдхгүй ч гэсэн татдаг тий. Бид бүхэн халуун юм уухта халуундаа гэдгийг автоматар цаанаасаа мэдээд өөрийгөө хамгаалдаг тийм организм, механизм, тийм команд бид бүхний бие дотор айл хэдийнэ үүсчихсэн, айл хэдийнэ байдаг байгаа байхгүй юу?
энэ мэдрэмж, энэ ойлголт гэдэг зүйл маань өөрөө биднийг бас гадны орчин, гадны гомдлуудаас хамгаалж ядсан байна л да. Тэгэхээр бид нар ингээд эргэн тойрныхоо хүмүүсээс зүгээр нэг санамсаргүй болон санаатаа хэлсэн үгнээс нь, үйлдэлээс нь, харьцаанаас нь туулж байгаа бүхий л зүйлээсээ бид бүхэн одоо өөрийгөө хамгаалахын тулд бие организм маань өөрөө бид бүхэн мэдрэмжээ хаачтай юм байна. Тэр мэдрэмжээ хаана гэдэг нь эхэндээ айгуу тийм дээлдсэн юм шиг, төрүүлсэн юм шиг, ялгаад байгаа юм шиг тийм мэдрэмж бид бүхэн төрдөг. Юу гэхээр зарим нэг хүмүүс та ийм хүнийг харж байсан уу? Би хүнд гомдхооч болчихсон, баярлаач болчихсон тий. Би нэг тийм хүмүүстэй ойртдгоо. Би нийгмээсээ өөрийгөө хамгаалахын тулд элдв бусын сөрөг хүмүүстэй нэг ярилцдаггүй ч гэдэг юм уу. Ийм зүйлийг бид бүхэн маш олон амьдралдаа яриад явж байсан. Би ч өөрөө яриад явж байсан. Гэтэл энэ мэдрэмжээ хаана гэдэг энэ шийдвэр, мэдрэмжээ хаана гэдэг үйлдэл маань өөрөө маш аюултай байдаг юм байна л да. За яагаад юм бэ? Яагаад гэвэл хүн гэдэг амтан ч өөрөө 3 маш том биенээс бүтэж байна. Нэг нь махан бие гэд бид бүхний энэ нүдэнд харагдаад байгаа бие байна. Нөгөөх нь сүнсэн бие буюу бидний одоо үхшгүй мөнх гэж яригадаад байгаа энергийн бие байна. Нөгөөх нь бидний майнд сэтгэлгээ буюу бодол ухамсар амьдралдаа туулж турснаас олж мэдсэн энэ майнд сэтгэлгээ гэдэг нь 3 бие байна. Энэ 3 бие маань гуруулаад ерөөсөө ямар нэгэн зүйлийг өвдөлтийг, айдсыг, гомдлыг мэдэрж явах хэвээр. Энийг хаах нь одоо тухайн үедээ дийлээд байгаа юм шиг, тухайн үед айгүй хүчрхэг байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа боловч урт хугацаанд энэ өөрийгөө хаасан хүмүүсийн дотоод сэтгэл өвдөлтөөс нь юу гарч ирээд байна гэхээр ямар ч амьдралын таашаал авахгүй хүнд итгэхээ болчдгийм байна. Хүчрхэг гэж бодож байсан тэр үйлдэлүүд нь өөрийгөө эхлээд хамгаалаад одоо бие сэтгэл организм нь өөрийгөө хамгаалж хийжээс энэ үйлдэлүүд нь амьдралын урт хугацааны одоо дунджаар мэдрэмж мэдлэг гэдэг зүйлийг хаад юм байна. Гэтэл мэдрэмж гэдэг зүйл чинь бидэрт маш олон зүйлд хэрэг болж байна те. Сонголт хийхэд, шийдвэр гаргахад, амьдралаа удирдахад, өөрийгөө удирдахад, амьдралаа засахад гэд дандаа л бүх зүйлийг бид хүн гэдэг юм чинь амтнаас ялгарч байгаа нь мэдрээд, ухамсарлаад, боловсруулад хийж байгаа энэ чухал үйлдэлүүдийг минь хаачтай байна. Ингээд мэдрэмжээ хаасан хүн маань яадаг вэ гэхээр амьдралдаа ерөөсөө шин санаа шийдэл ингэж гаргаж чаддаггүй, шин бизнес рүү зоригтой орж чаддаггүй, шин хүнтэй зоригтой харьцаж чадахгүй болцоод байна л та. Гэтэл бидний амьдралд чи өдөр бүр шин experience, шин туршлага байгаад байгаа байхгүй. Өдөр бүр шин хүмүүстэй танилцах хэрэг гарч ийн, өдөр бүр шин зүйлээр шин замаар явах хэрэг гарч ийн, өдөр бүр шин шийдвэр, шин алхмуудыг бид нар өөрсөндөө буюу гэр бүлийнхаа төлөө, нийгмийнхаа төлөө хийж өөрийгөө болон гэр бүл амьдралаа тэжээх шаардлага гарч ийна. Гэтэл хамгийн чухал мэдрэмжээ хаачаад би хүчрэхэг байсан. Би ухаалаг байсан. Би хинт ч итгэдэггүй. Гэх мэтчлийн өгнүүдийг хэлээд байгаа нь аюу энгийн юм шиг сонсогдоод байгаа боловч энэ сүнслэг майнд, сүнслэг ухамсар, хүмүүсийн сүнс ирж байгаа энэ цаг, энэ 90 бол бид бүхний хамгийн одоо том засах ёстой зүйл байна л да. Яагаад гэвэл бид нар нөгөө өвдөхөө сайдаг, гомдохоо сайдаг, ууралхаа сайдаг, шин юм хийхээ сайдаг, дампуурхаа сайдаг, өрөнд орохоос айдаг. Гэтэл бүгдөө ингэ нүдэ нэгээд сайн харах хэрэгтэй юм болов уу гэж би бодлоо л да. Юу вэ гэхээр энэ зүйлүүд чи амьдралын natural зүйлүүд шүү дээ. Амьдралын байгалийн зүгээр байх хэрэгтэй нормал буюу хэвийн энгийн зүйл шүү дээ. Бид нар айж ээж, гомдж ээж, уйлж ээж, тунжээж бид нар бие биерийгөө уура, эмоцо үнэнгээрээ, цэврээрээ, ухамсартайгаар гаргаж ээж боловсрдсан байна, хөгждөм байна, дээшлэлтийн байна, дэвшдсэн байна. Гэтэл нөгөө мэдрэмж гэдэг зүйлийг хаачаар хүн удирдах чадахгүй болоод ирэхээр яагаад вэ гэхээр амьдралаа бастаас асууж эхэлж байгаа байхгүй. Би энийг хийх нь зөв үү буруу юу те? Би энийг засах ёстой юу, засах ёсгүй юу? Би аура энергийг үздэг, амьдралын код гаргадаг, хүний амьдралын чиглэлийг бас зөвлөж өгдөг хүн. Гэхдээ би 3000 гаруй хүнтэй уулзсны дараа юу бодож ийн гэхээр хүний амьдралыг хүн зөвлөж өгнө гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Хүнээс хин нэг амьдралаа асууж явна гэдэг чинь тэр асууж байгаа хүндээ хэцүү юм байна, зөвлөж байгаа хүндээ ч хэцүү юм байна те. Зарим тохиолдолд эдгээлтийг ангаалтыг хийх гэж явж байгаа хүнд хамгийн их эдгээлт ангаалт гэдэг зүйл хэрэгтэй болсон байдаг байхгүй юу? Та бүхэн сайн анзаарах юм бол нэг сэтгцэн эмчнэр нь өөрсөнд нь сэтгэлийн эмчилгээ хэрэг болсон тий. Нөгөө нэг сэтгэл зүйчт нь өөрсөнд нь сэтгэл зүйчийн одоо үйлчилгээ хэрэг болчихсон. Нөгөө нэг энергийн сүнслэг багш нарт нь өөрсөнд нь эдгэрэлт энерги хэрэг болчихсон байдаг. Яагаад гэвэл бүх нөөцөө шавхаад байгаа байхгүй. Биедээ ингээд бид бүхэн зөвлснөөрөө одоо биетаа ярилцсанараа бид нар чинь бүх үйлдэл энерги, бүх ухамсар энерги, бидний хийж байгаа бүх зүйл энергиэр төлөгддөг байхгүй. Мөнгөөр биш. Хүмүүс бол ямар нэгэн зүйлийг бид нар одоо мөнгөөр худалдаж авдаг гэж боддог. Гэтэл үнэндээ бид бүх мөнгөөр худалдаж авахаасаа эхлээд ухамсараараа энергиэр бүх зүйлийг тижээж, бүх зүйлийг худалдаж, бүх зүйлд төлөөс буюу одоо payment төлж явдаг. Гэтэл бидний энерги гэдэг юм чи айдас гэдэг зүйлээр хаагдчихад байгаа байхгүй. Гэтэл айдас буюу энэ болгоомжлол, энэ мэдрэмжээ хааж байгаа бүх энэ үйлдэлүүдээс хинт ч итгэхээ болсноороо, хэнийг ч хайрлахаа болсноороо, хинтээ ч уулзраа олох гэж одоо үзэхээ болсноороо
нийгмээсээ, хайртай хүмүүсээсээ, эргэн тойрны хүмүүсээсээ өөрийгөө хааснараа энэ эдгэрэлт, энэ хүчрхэг байдал гэж бодоод байгаа нь эндүрэл бөгөөд андуурл юм байна л та. Энийг одоо би өөрийнхөө амьдралдаа ч ойлгож байна. Миний хувьд ч гэсэн амьдрал дээр ингээд маш олон удаа нийгмээс өөрийгөө хааж жисэн, нийгэмтэй дасан зохицож чадахгүй өөрийнхөө одоо орон зайг хамгаалаад явж байсан. Би тэр үедээ юу гэж боддог байсан бэ гэхээр би дасан зохицоос татгалзаад эсэргээрээ би нүүлгэн шилжүүлэлт буюу шилжүүлэг гэдэг үйлдэлийг хийхээс татгалзаад харин эсэргээрээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна гэж боддог. Одоо ингээд сүнслэг багш нар ч тэр зарим зүйл дээр нэг юм одоо алдаа гэж хүнийг шүүхэн хайшин зүгээр жоохон бодож үзэх шаардлагатай нэг үйлдэлүүд гараад байдаг. Юу вэ гэхээр би сүнслэг багш, би бяцлаглыг заадаг. Би нийгэмд ингээд сайн сайхан зүйлийг заадаг учраас одоо юм урам нь хугарсан, энерги нь одоо алдагдсан, энергийн ядууралд өртсөх хүмүүстэй мэдрэмжээ уулзаж нүүр нүрээ тулж уулзах ёсгүй гэдэг өөрийгөө хамгаалаад нэг стилтэй захирал юм шиг, дарга юм шиг, хаа юм шиг, одоо нөгөө бурхан юм шиг дээрээс бидэртэй харьцаж, дээрээс санаагаа хэлэх тэр үйлдэлүүдийг гаргаад байгаа нь өөрөө урам ууралт явагдаад байгаа байхгүй юу вэ гэхээр уучлаарай бидний энэ сүнс гэдэг юм чи аялж явах хэвээр, уйлж явах хэвээр, урмаа хугалж явах хэвээр, доошоо явж явах хэвээр, зарим нэг хүмүүсээс гомдлоо авч явах хэвээр тэгснээрээ өөрийнхөө хүссэн жинхэнэ мэдрэмж, жинхэнэ дотоод шин нээлттэй хийдэг байгаа байхгүй юу. Гэтэл нөр шин нээлтүүдээс өөрийгөө хаагаад би стил өөрийгөө нэхэхгүй, өөрийгөө хаахгүй, би ярианы чадвараа дэлгэрүүлэхгүй, би дээрдэхгүй, би яг энэ амьдрал дээрээ яг энэгээрээ дууснаа гэж бодоод байгаа нь хүссэн өсөлт, хөгжилд өөрийнхөө шин төслийг чадахгүй байна. Та чинь өөрөө нэг төсөл байгаа байхгүй. Төсөл гэдэг зүйл юу юм бэ? Санхүүтэй, үйлдэлтэй, менежменттэй, дистралтай байж ах хэвээр. Гэтэл бид нар хүн гэдэг юм чинь та одоо өөрийнхөө овог нэрийг хэлээд би өөрөө нэг юм төсөл юм байна шүү дээ, тэ? Амьдралыг суралцах хэвээр, хөгжих хэвээр, дээшлүүлэх хэвээр, өөрийнхөө амьдралдаа тодорхой сүнсний ухаарлыг авч явах хэвээр болохоос бид нар өнөөдөр өөхөхтэй одоо алт мөнгө, эд баялаг, алдар хүнд, нөгөө одоо материалын зүйлүүдийг хинч авч явж чаддгүй гэдэг бид нар бүгдөө л мэддэг штэ. Мэддэг байж ч тэр бүгдийг цуглуулахын тулд өдөр тутмаа цаг хугацаагаа хүч чадлаа мэдрэмжээ суралцах ёстой байсан бүхий л ухаарлуудаа хаяад золиослоод зөвхөн тэр материалын зүйлийг цуглуулахын тулд бид нар бүх эрч хүч, бүх энерги зарцуулаад байна. Гэтэл тэр эрч хүч тэр материалын зүйлийг цуглуулахын тулд бид нар мэдрэмж буюу сэтгэл зүгээ хаагаад байна. Яагаад гэвэл айснаас болоод. Яагаад гэвэл би өөрийгөө өтөхгүй байх ёстой. Би өөрийгөө гомдоохгүй байх ёстой. Би өөрийгөө дээрлэхүүлэхгүй байх ёстой гэж бодоод байгаа байхгүй. Үгүй дээ. Яг үннийг хэлэхэд бүх зүйлийг та эхлүүлмээр байгаа бол өнөөдөр та гомдож сурах хэрэгтэй байна. Өнөөдөр та дээрлэхүүл сурах хэрэгтэй байна. Өнөөдөр та дарамтлуулж сурах хэрэгтэй байна. Өнөөдөр дэлхийн ертөнц таны эсрэг болчихсон юм шиг тэр мэдрэмжүүдийг ялан дээлж өөртөөгөө ажиллаж ухамсараа шин төсөл, шин боловсруулалт, шин менежмент, шин апдейт хийж ингэж явах хэрэгтэй юм байна гэдэг ийм нээлт ийм бодолтой одоо би сууж ийн л да. Яагаад гэвэл нөгөө хүмүүстэй ажиллаад хүний зовлог сонсоод хүнд урам өгөхгүй зориг өгөх гэсэн чинь стил бүх мэдрэмж нь хаалттай. Яагаад таагдсан гэсэн чинь маш олон удаа гэр бүлийн хүчирхийлд өртсөн учраас, маш олон удаа сэтгэлийн хүчирхийлд өртсөн учраас, маш олон удаа майн сэтгэлгээний ялгарлан гадуурхалт өртсөн учраас нөгөө хүмүүс маань айгаад дахин тэр зүйлийг мэдрэх болгондоо сэтгэл нь өвдөд, бие нь өвдөд, энерги нь өвдөд байсан учраас дахиж мэдрэхгүй байхын тулд урам зоргоо одоо хаан барин тэр мэдрэмжүүдээ хаагаад байна. Өнөөдөр би юу хэлэхийг хүсэж байна гэхээр би угаасаа одоо ингэ зүгээр л зоригтойгоор яг л өөрийнхөө мэдрэмжээр хинээш нууж хаалгүй илэн далангуй байдлаар л ярилцахыг хүсэж байна. Юу вэ гэхээр бид нар энэ бүхнийг сурах хэрэгтэй. Энэ бүхнийг сурж ээж бид нар сүнсээ дараагийн төвшөнд шилжүүлэхийн тулд бид нар сүнсэндээ эд баялаг, сүнсэндээ баялагийг авч явах хэрэгтэй, сүнсэндээ ухаарлыг авч явах хэрэгтэй болохоос биш бид нар материалын зүйл авч явж чадахгүй шүү дээ, тэ. Сүнс маань одоо юуг одоо ухаарл, юуг баялаг гэдэг юм бэ гэхээр тодорхой болсон мэдлэгийг багхгүй юу. Та уйлж үзсэн юм уу, гомдож үзсэн юм уу, одоо өөрийгөө ялгуурлан гадуурхаж үзсэн юм уу, зоригоо хаалгаж үзсэн юм уу, энэ мэдрэмжүүдтэйгээ ажиллаад ирэхээр эдгэр чинь тодорхой мэдлэг болдог. Энэ тодорхой мэдлэг болоод ирэх гэж байгаа энэ тодорхой мэдлэгийг бид нар сүнсэндээ шингээж, цусандаа шингээж, ясандаа шингээж цаашаа явах байгаа байхгүй. Гэтэл бид нар амьдралын дөлөө одоо унтраагаад байна, галаа унтраагаад байна, гэрлээ унтраагаад байна. Яагаад гэвэл бид нар өөрсдөө хамгаалж гин гэдэг энэ одоо маш том тийм. Би тархиараа ямиг шийддэг, би одоо майндаараа сэтгэлгээгээрээ шийддэг гэх мэтчлийн сүнслэг энерги 900-д амьдарч иж түүнийгээ ингээд хамгаалах механизм руу бид бүхэн удирдаад чиглүүлээд байгаа байхгүй юу. Үгүй дээ бид нар гомдох ёстой. Бид нар одоо тий
энэ орчиндөө дасан зохицох ёстой. Яа тэгвэл та энэ орчноосоо 76 дэх марс руу ч юм уу өөр гариг руу нисч чадахгүй бол стил та энэ дэлхийн ертөнцийн амьдраад энэ насыг эндээ дуусгах бол та бүхнийг эхлүүлэх ёстой шүү дээ, тий. Үнэхээр ингээд бид нар хашаач явж чадахгүй энэ тойрогдоо ингэж амьдарч байгаа дугаасаа насыг барах нь үнэн юм чинь, тодорхой юм чинь бид нар энэ хагцал гэдэг зүйлийг үзэх ёстой, өвчин гэдэг зүйлийг туулах ёстой, үр гэдэг зүйлтэй дасан зохицох ёстой, ухаан маянда дахиж шинээр нээх ёстой, өөрийн мэдлэгийнхаа өнгүүдийг ялгах ёстой. Та чи шар өнгөтэй юм уу? Та чи ягаан өнгөтэй юм уу? Та чи цагаан өнгөтэй юм уу гэдэг зүйлүүдээр өнгөөр өөрийгөө хувцаслах ёстой байна гэдэг зүйлийг би өнөөдөр та нартай бас хэлье гэж бодсон. Бид нар өөрсдийнхөө өнгийг алдчихад байна. Өнгө гэдэг нь юу юм бэ гэхээр нөгөө гой мэдрэмжүүдээ хэлээд байгаа байхгүй. Нөгөө цэцэг навч байгаль харахаараа догдолдог мэдрэмжийг, нөгөө гэр бүлээ тойроод суухаараа сэтгэл нь догдолдог яардаг мэдрэмжийг, нөгөө гэр бүл үр хүүхдээ хайртай гэж хайрыг мэдэрж байгаа энэ хайраас ялгарч байгаа энэ мэдрэмжүүдтэйгээ бид нар одоо ажил сурснараа үнэнч байдлаар өөрийнхөө гэрлийг асаадаг. Энэ гэрлээ бид нар унтраачаараа мэдрэмж унтрахаараа бид нар амьдралаа юунаас ч юу ч мэдрэхээ болчиход байна. Нөгөө хүмүүстэй ярилцаад үтсэн чинь нөгөө VIP хүмүүстэйгээ уулзаад маш олон удаа давтамжтай яриад цаг гаргаад асуугаад үтсэн чинь хүмүүс өрөөсөө мэдрэмжээ ярьж чаддаггүй юм байна. Би ууг нь ингэж боддог байсан байхгүй. Өмнө нь одоо нэг л цаг хүнтэй уулздаг байлаа. Нэг л цагаар үзлэгийн цагтаа одоо багтаагаал уулзаад амьдралын кодыг энергийн балансыг тайлбарлаж өгөө чиглүүлэл өгдөг байлаа. Тэгээ би илүү их цаг хугацаа байсан бол энэ хүмүүс хэрэг одоо өөрийнхөө талаар ярих байсан бол энэ өөрийнхөө талаар ярьснараа би ямар их нүүлгэн шилжүүлэлт буюу тэ сэтгэлийн нүүлгэн шилжүүлэлт хийх байсан болоо гэж боддог байсан чинь үнэндээ яриас болсон чинь хүмүүс чи ярьж чаддгүй юм байна. Холбоо үүсгэж чаддгүй юм байна. Та тэр үед юу мэдэрсэн бэ гэсэн чинь зодуулж байхдаа, айж байхдаа, гомдож байхдаа юу мэдэрснээ ч мэддэггүй юм байна. Яг нөгөө дандаа хүнтэй тэрийгэ яриаггүй байсан ч нөлөөлдөг байх, ярианы чадварч нөлөөлдөг байх, өөрийгөө дэлгэж хараагүй байдалч нөлөөлдөг байх гэж зөндөө нөлөөлж байгаа гэдгийг нь бол би ойлгож байгаа. Гэхдээ тэрнээс гадна нэг зүйл байгаад байгаа нь мэдрэмжээ хаацсан байгаа байхгүй. Яагаад хаацсан гэд асуухаар яагаад хаацсан бол гэд мэдрэхээр дахин мэдрэхээс айсан байна. Дахиад нөгөө гомдлыг авахаас айсан байна. Дахиад нөгөө хагцлыг мэдрэхээс айсан байна. Дахиад өөрийнхөө шин төслийг апдейт хийж боловсруулалт хийхээс айсан байна. Орчиндоо дасан зохицохгүй харин орчноосоо яаж зүхтаах уу, яаж холдох уу, яаж шин зүйл эхлүүлэх үү, одоо тэг шин амьдралыг эхлүүлэх үү, би өөрчлөгдмөр ингээл яриад байна. Тэгвэл та юуны төлөө өөрчлөгдөх гээд байгаа юм те? Дэлхийн ертөнцийн төлөө юм уу, өөрийнхөө төлөө юм уу, гэр бүлийнхаа төлөө юм уу, аз жаргалын төлөө юм уу ч гэдэг юм уу. Тэр хариултаач бас ингээд сайн тодорхой гаргаж чадахгүй байна л та. Тэгэхээр надад ингээд нөгөө хүмүүстэй, айцтай, оюун ухаантай өөрийг нь хөнөөгөөд байгаа тэр мэдрэмжтэй ажиллаад ярилцъя гэсэн чинь боломжууд нэг хаалттай байгаа даа байхгүй. Ягаад гэвэл мэдрэмжүүдээ хаачихсан. Тийм учраас би өнөөдөр энэ мэдрэмж гэдэг зүйлийг та хааснараа үнэхээр та хожоод байгаа мó, хожигдоод байгаа мó гэдгээ нэг удаа бодож үзэх нь зүйтэй юм болов. Энэ бас бидний нийгэмд яг одоо суралцах ёстой нэг зам мөр, суралцах ёстой нэг сүнслэг мэдлэг юм болов гэж ингэж бодсны үднээс та бүхэндээ нүмергөө тайлаач, хөшгөө аваач, нүдэ нэгээч, хэвийн байдал гэж хараач, амьдралын зовлонгоос битгий зогтаагаач, зоох ёстой штэ, зодрох ёстой, ойлгох ёстой. Хүмүүстэй одоо ингэж бид нар маргалдаж мэтгэлцэх ёстой байхгүй юу? Яад бол сүнсээ сурах гэдэг юм чинь стил өөрөө энэ дэлхийн ертөнцийн чинь бид нарыг маш их эрчвчтэй байлгахын тулд хязгааргүй эрчвч болж байгаа дотор байгаа. Гэхдээ энэ эрчвчээ хэрхэн удирдах, хэрхэн тэмцэж, хэрхэн ялж гарч ирэх вэ гэдгийг л дандаа шалгаад байгаа. Дандаа өдөр бүр цаг минут тутамд бид нар ямар нэгэн асуудалд өртөөд байна гэдгийг энэ мэдрэмжүүдийг л бид нар ингээд шалгах гэж амьдраад байгаа байхгүй. Гэтэл хүмүүс сүнсээ суралцахаас одоо хаагаад байна. Одоо сүнслэг багш нар ч гэсэн сүнсээ аялуулад өөрөө чөлөөтэй байгаад бие бясалгал хийдэг хүн гээд нэг газар завлаа суух биш, урам зоригоор хангаад те хүмүүстэй ирч хүчийн мэдлгүүдийг хуваалцаад өөрийнхөө өнгийг, хувцсыг, нүмергийг тайлаад яг сүнсээ суралцж байгаа дөрөөрөө гарахгүй бясалгал хийж байгаа, бясалгал зааж байгаа хүн гэдэг бол нөө стил айгу тайван байх хэвээр, уурга байх хэвээр энэ төр гэх мэтчлээ. Үгүй дээ, энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа юм чи танд уур уцаар бясалгал хийдэг байна уу, хийдэггүй байна уу гэдгээс үл хамааран дотор чинь байж л байгаа. Энийг бясалгал хийдэг ч юм уу, ухамсартаа ажиллаж байгаа хүн бол ухамсартаа гаргадаг болцсон. Ухамсартаа зөв сэтэл дээр гаргадаг болчихсон. Ухамсаргүй зүйл дээр заавал уурлаад бухимдаад байхаа болчихсон, хянаад сурчсан, контролтой сурчсан байдаг учраас байдаг болохоос биш, стил өгтөл бидний уур бухимдал гэдэг мэдрэмжүүд дотроос өдөөгдөж үргэлжил гарч ирж байдаг. Гэхдээ энэ зүйлдээ үнэнч байх ёстой. Энэ зүйлээсээ зогтох ёсгүй байна. Энэ зүйлүүдийг хүчтэй мэдэрж байгаа нь та өнөөдөр уйлж байгаа бол, та өнөөдөр ууралж байгаа бол, та өнөөдөр гомдож байгаа бол амьд байна гэсэн үг. Шинж тэмдэг нь таны сүнс чинь өөрөө суралцаад явж ин гэсэн үг. Дахин гомдоод босчирч чадахгүй байгаа бол та дахиад л өөрийнхөө шин төслийг боловсруулах ёстой гэсэн үг байхгүй юу? Өөрийгөө төсөл гэж хараад тэр төсөлтөнд амжилтгүй нэг төсөл бид нар эхлүүлчихэд амжилтгүй болох юм бол дахиад тэрийг апдейтийн эсвэл шин төсөл
боловсруулахтай адилхан бид бүхэн чинь дандаа шинээр эхэлж явах боломжтой зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр шин төсөл гэж үзээд энэ төслөө шинээр эхлүүлээд шинж тэмдгүүдийг нь дахиж онцлоод арилгах ёстой зүйлүүдийг нь арилгаж хүлээж аваад хэвийн гэж бодох ёстой зүйлүүдийг нь хэвийн гэж бодох ёстой юм байна л гэж би ингэж бодоод байна. Ингээд ирэхээр юу болоод байна гэхээр нэг хөөрхөн жижигхэн дүл асаад байгаа байхгүй. Бидний дотоод сэтгэлээс хөөрхөн дүл асж чинь, сүнснээс дүл асж чинь. Энэ дүл чинь яад энержи буюу ирчвч байхгүй. Үнэнч байдал, тууштай байдал, мөхөшгүй, цуцшгүй, мятаршгүй тэр сэтгэл зүй тэр майнд байхгүй. Гэтэл бид нар дүлөө унтраачаад мэдрэмжээ хаачаад тэгээд өөрөө өөрийгөө ширтэж чадахгүй эсэргүүцээд өөрөө өөртөө эсэргүүцээд эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ эсэргүүцээд явж байгаа маань бидний өнөөдөр толгоогоо бүхийж ууртаа уцаартай бухимдалтай одоо амьдрахад хүргээд байна гэж ойлгоод байгаа. Тэгэхээр бид нар нөгөө гэр бүлийнхэнтэйгээ муудалцлаа гэд бид нар гэр бүлийнхнаасаа насан туршдаа салж чаддаггүйтэй л адилхан та өөрийнхөө сүнснээс ч гэсэндээ энэ насыг дуусгатлаа салж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр сүнс гэдэг юм чинь өдөөгдөхгүй дүр галаа асаах гад дүрлцэх гээд суралцах гад хөгжих гээд өөрийнхөө дотор байгаа тодорхойгүй зүйлүүдийг тодруулахын тулд амьдралд тань зовлон, зүдгүүр, өвчин, үр гих мэтчлэн зүйлүүд одоо тохиолдох нь бол тодорхой шүү дээ тий. Тэгээ энийг бид нар ингээд тохиолдоход юу биднэрт ингээд толгой бүхийхэд хүргээд байна вэ гэхээр бэлтгэлгүй байгаа байдал. Сэтгэл зүйн бэлтгэлгүй. Стил танд ямар ч нэг зовлон тохиолдохгүй юм шиг байж байна. Гинт зовлон хийж ирэнгүүт ийм зовлон байт юм уу? Би нэг яаж даван туулах вэ гэдэг ингээд гайхаад чочирдоод ингээд байгаа байхгүй. Үгүй битгий чочирдолтой тий. Битгий гайхалтай. Угаасаа амьдралыг дуусан тусдал энэ гомдол, энэ асуудал, энэ зөрчил, энэ одоо нийгмийн энэ янз бүрийн зүйл чинь тохиолдсоор л байх болно шүү дээ. Тэгэхээр гол нь бид нар яаж сурах ёстой вэ гэхээр бэлтгэлтэй байж сурах хэрэгтэй. Ямар нэгэн зовлон тохиолдвол асуудлыг би шинэлгээр харнаа, шинээр харнаа. Хариултыг би хүнээс асуухгүй, өөрөөсөө асууна. Өмнө нь би хүнээс асуудаг байсан бол одоо би өөрөө тулалдаж, өөрөө тэмцэж, өөрөө зоригтой байж үзнэ. Ингээд үзээд байхаар дараагийн удаа бид нар яадаг вэ гэхээр боловсрцсан, бэлэн болчихсон. Тэгээ дараагийн удаа энийг сургалт хичээл гэж ойлгодог болчихсон. Айгаа түгшиж өөрийнхөө мэдрэмжийг хаахаас илүүтэйгээр мэдрэмжээ чагнаад сурж байгаа байхгүй. Мэдрэмжээ ажиглаж сурж байгаа байхгүй. Мэдрэмж дээрээ бэлтгэлтэй хандаж сурж байгаа. За жишээ дурдъя. Одоо ингээл аялал зугаалууд явдаг бид нар 7 сар зуны улирлуудад манай Монголын ч 100 одоо богино болдог тийм ч учраас бүхий л хүмүүс нэг аялаад ирэхин самраад ирэхинсэн гэдэг сэтгэл зүйтэй байдаг бэлтгэлтэй байгаа байхгүй тий. Тэг ингээ яваад ирэхээр нөгөө уулзаагүй найзуудтайгаа уулзаад нөгөө хамт байж үзээгүй гэрийнхэнтэйгээ хамт байгаад нөгөө хамаатан садантайгаа цугларахаар хамаг ирчвч алдаад. Уг нь бид нар чи ирчвч авах гад сэтгэлээ өдөөх гээд галаа дөлөө асаах гад хамтдаа гой аз жаргалж шумпах гад яваад байгаа штэ. Гэтэл нөгөөд нь маргаан болоод зөрчил болоод уйлахтаа уйлаад унжихтаа унжаад байна гэдэг нь сэтгэл зүйн бэлтгэлгүйтэй холбоотойгоор бид нар нөгөө харьцаж сураагүй, орчиндоо дасч сураагүй, зөгцөж сураагүй мөн дотоод одоо өвдөлт сэтгэлийн өвдөлт маань ямар өвдөлт итгээгүй байна вэ гэдэг дэлхийн ертөнцид шалгуулад яваад байгаа байхгүй. Тэгээ энэ нэг тийм айхтар муу одоо айгаад даах, чочирдоод авах зүйл биш л дээ. Угаасаа л болдог юм болдгороо л болж байна. Ганцхан өнөөдөр аялал биш байгууллагт орсон ч тийм л болж л байдаг, сураад явсан ч тийм л болж л байдаг, өөр шин ертөнц өөр шин гадаад руу гарсан ч тийм юм болж л байдаг. Тэгэхээр дандаа л бид нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн бэлтгэл гэдэг зүйлийг бэлтгэхийн тулд бодлын төлөвлөгөө гэдэг зүйл хэрэгтэй болчиход байгаа. Юу вэ гэхээр би намайг хүн гомдоовол би ямар төлөвлөгөөтэй, ямар сэтгэл зүйтэй ажиллах вэ? Намайг хин нэгэн дарамтлал та чинь доллар биш шүү дээ. Та чинь мөнгө шүү дээ. Зөндөө олон хүнд өнгө нь өөр байгаа хүмүүст мэдээж нэг таалагдах юм таалагдахгүй би ч гэсэн маш олон хүмүүс таалагддаг байхгүй. Гэхдээ би тэрэндээ гутардаггүй. Яахаараа би таалагдах хэвээр бэ те? Би ч одоо өөрийнхөө амьдрах нь надад чухал болохоос хүн таалагдаж амьдрах нь чухал биш шүү дээ. Хүмүүс чинь ингээл намайг ярьдаг. Өө би чамайг ингээл сүнслэг багш гэсэн болохоор ингэчих юм болов уу гэж бодлоо, тэгчих юм болов уу гэж бодлоо. Үгүй шүү дээ. Би яг өөрийнхөө л явна шүү дээ. Тэ өөрийнхөө мэдрэмжээр би хариултуудаа авч явдаг. Би өөрийнхөө мэдрэмжийг хаамааргүй байна. Би энийгээ тодруулж шинжилж улам одоо эндээс урам зориг авч явдаг. Тэрнээс биш би би нэг сүнслэг багш юм чи ийм л төр төрхтэй байх хэвээр ийм л байх хэвээр гэдээ нэгийн хэвийн цутгацсан баримт шиг яваадах юм бол би яаж сүнсээ сурах вэ? Би яаж сүнсээ хөгжүүлэх вэ? Би яаж сүнсэндээ тодорхой мэдээлэл буюу мэдлгүүдийг ясандаа цусандаа одоо энергитэй шингээж цаашаа би шилжилт хийх вэ? Тийм учраас би бүх мэдрэмжийг өөрөөсөө гаргахыг хүлээн зөвшөөрдөг. Уур байна уу? Болж гин. За гомдол байна уу? Болж гин. Гол нь энэ амьдлаг байгаагаа мэдэрч байгаа буюу та сүнсээ ерөөсөө унтраагаагүй юм гэсэн үг. Уйлжээвэл, унжжээвэл, гомджээвэл, дарамтлагджээвэл, төлөвлөгөөгөө боловсруулж чадаагүй зарим юмдаар бэлтгэлтэй байвал зарим юмдаар бэлтгэлгүй байгаа нь та сүнсээ унтраагаагүй л юм гэсэн үг. Унтраацсан хүмүүс маань яагаад вэ гэхээр ирч хүчгүй
ямар ч тийм модель одоо ямар ч тийм эмоцгүй тий. Яг л ингээд зүгээр нэг юм гөлөгөөлж яадаг, уралгаач болчихсон, инээ хийж болчихсон, гомтгооч болчихсон, хүнтэй харьцаач болчихсон. Тэгээд ирэхээр яагаад вэ гэхээр тэр хүмүүсээс чи өнгө ялгархаа болчтой юм байна. Би яг хөө зөөрлүүлж хэлж юм л та. Өнгө гэдэг нь нөгөө ирч хүч, нөгөө бусдыг татах чадвар, нөгөө улаан юм уу, улбар шар юм уу, цагаан юм уу гэдэг өнгө насаа болчоод байт юм байна. Ингээд өнгө насаа болчихсон стил нэг ажил гэрч гэдэг юм уу, нэг л химнэл дотроо амьдраад байгаа хүмүүс маань мэдрэмжийг асуухаар мэдрэмжээ тайлбарлаж чаддгүй юм байна л та. Би айхта ийм мэдрэмж төрсөн гэх хүмүүс нөө мэдрэмж руугаа шумпахаас, мэдрэмжийнхаа гүн рүү орохоос айгаад байдаг. Би ч гэсэн өмнө нь айгүй хайдаг байсан. Ингээл нэг бясалгал хийгээл нэг мэдрэмж төрөнгөө түү яана ямар хэцүү юм бэ? Би мартцсан юм гарч ирээд байна. Одоо аль хэдийн эдлээцэн гэж бодож байсан зүйл гарч ирж ингээл ингээл зүхтаад байдаг гэсэн. Үнэндээ юусоо зүхтах ёсгүй юм бэлээ. Тэр чинь стил насан туршдаа байна. Та нар мэдрэмж руугаа гүн шумжиж тэр шумсан зүйлээс чинь мэдлэг олж ирнэ. Та голын усны гүн рүү шумлаа гэж бодоход голын гүнд байгаа чулууг илүү тод харж чадахтаа л адилхан. Бидний зүрх сэтгэл гэдэг чинь ямар гүн юм. Бидний зүрх сэтгэл гэдэг чинь ямар агуу юм. Бидний дотор байгаа энерги эрч хүчийн хүч чадал гэдэг чинь яасан дуустдаггүй. Гол нь энийг яаж ашиглах ёстой вэ гэхээр боловсруулж ашиглах ёстой байд юм байна. Төлөвлөгөө хэрэгтэй байд юм байна. Сэтгэлийн бэлтгэл хэрэгтэй байд юм байна. Өөрийгөө насаах дүл өнгө хэрэгтэй байд юм байна. Ингээд ирэхээр урам зориг аваад та нэг тодорхой төвшөнд очиж байна. Тэр төвшөнд очиж байгаа хүн чинь одоо нэг юм хязгаарлагдсан те ямар нэгэн хүнээс хамгаалагдсан тэр мэдрэмжийнхаа төвшнгөөс гараад байна. Би ингэж боддог байсан байхгүй юу? Одоо ингээд маш олон сүнслэг мэдлгүүд гадуур тарж ийн, маш олон сүнслэг шинэ багшнууд гарч ирж ийн, контент, подкаст, лайв маш их явагдаж ийн. Ганцхан сүнслэг мэдлэгч гэлтгүй шинжлэх ухааны мэдээлэлүүд задарж ийн. Одоо YouTube гэдэг сувагдаж ямар олон өнгөө мэдээлэлүүд байна. Ганцхан би л хэд өдөрт хэд хэдэн мэдээллүүдийг оруулж яадаг байхад надаас бусад хүмүүс ямар олон мэдээлэлүүд оруулж яадаг бол гэж ингэж боддогтоо би ямар дүгнэлт хийдэг байсан бэ гэхээр хүмүүс аяга өөрчлөгдсөн баха. Одоо хүмүүс бол одоо бодол, майнд, сэтгэлгээ сэрхүүн маш өөр болсон байгаа. Өөр төвшөнд болсон байгаа гэдэгт би баттдагдаг байсан. Өөрөө ч тэгж боддог байсан. За тэгсэн чинь нөө газар дуулах хийгээд хүмүүсийнхаа дунд ороод найз нөхдөдтэйгээ уулзаад эргэн тойрныхоо хүмүүстэй харьцсан чинь за тэр тусмаа нөө VIP уулзалт буюу нэг хүний бүр дотор байгаа зүрх сэтгэл рүү гүн рүү нөрөөд бүх зовлонгийн сонсоод эхэлсэн чинь үгүй юм байна. Бид нар болоогүй байгаа юм байна. Бид нар төлөвлөгөө хэрэгтэй байгаа юм байна. Бодох зүйл хэрэгтэй байгаа юм байна. Галыг минь дөрвөлзүүлэх үйлдэлүүд хэрэгтэй байгаа юм байна. Цаг хугацаагаа энэ зүйлдээ зарцуулах, анализ, фокус их дүгнэлт одоо стил фокус бий гэдэг шиг те өөрөө өөрлөгөө толинд харж байгаа юм шиг шумбаж харж энэ хязгаарлалтуудаа давах хэрэгтэй байгаа юм байна. Бид нар чинь яг дотроо нөгөө л нэг те айцтай, төгшүүртэй, асуудалтай, алалцаантай хിവэрэл байгаа юм шүү дээ. Мэдээж энэ одоо нэг өдөр байхгүй болно гэж би яриаггүй л дээ. Зүгээр багассан болов, сайжирсан болов. Хүмүүс ч ингээл гаднаас нарахаар машин тэрэг өмсөн зүйлсөө хувцсан аюул олон зүйл өөрчлөгдөж штэ тий. Идэж ууж байгаа зүйл сонголтууд маш олон өөрчлөгдөж байна. Энийг бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр хөгжил гэж ярьдаг тий. Монгол маань хөгжөөд байна. Дэлхий маань хөгжөөд байна. Бид нар аюул өөр одоо болоод ингэж яриадсан чи үгүй юм байна штэ. Бид нар чи гаднаас л тэгээд байгаа юм штэ. Дотоод урам зоригийн төвшин гэж хаана байна вэ тий. Бидний дотоод өөрийн амьдралаа өөрчлөх сэтгэлгээ гэж хаана байна. Сэтгэл хөдлөл гэдэг чи хаана байгаа юм бэ? Энийгээ та зөв болсон юм уу? Зөв зөвлөсөн юм уу? Өөртөө зөв команд зөв зөвлөгөө өгж байгаа юм уу? Өөрт чинь зүрх сэтгэлийн мэдрэмжээ дохоо ирэх үед тэр дохоог хүлээж авч байгаа юм уу? Тэр дохоо гэдэг нь юу юм гэхээр нөгөө л нэг одоо зүүд, нойр, мэдрэмж одоо нэг юмд нэг юм шижүүр, сэжиг төрөх зүйлийг л дотоод дохоо гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө дотоод дохойн ажиллаад ирэхээр ширтэж чадахгүй маа тий. Нөгөөдөлтөөгөө нүүр тулаад, нөгөөдөлтөөгөө ярилцаад, уудлаад, задлаад, угаагаа цэвэрлээд ингэж чадахгүй байгаагаасаа болоод стил нөгөө бидний амьдрал чинь хайр дурлаач ялахгүй, харилцаагаа аашаалахгүй, нийгэмд ямар нөлөөлөл, гэр бүлдээ ямар нөлөөлөл үзүүлж байгаач мэдэхгүй байгаад байгаа юм байна. Гэхдээ бид нар ингээд нөгөө уйлах, гомдох энэ байдлуудыг алдчихаараа, хаачаараа сэтгэл татам байдлаа алдаад байна гэдгийг л би та нартай дахин хэлээд байна. Танд сэтгэл татам бардамнал байна уу тий? Та бусдыг юугаараа татдээ? Гоо үзэсгэлэнгээрээ татдээ юм уу? Мэдлэг чадвараараа татдээ юм уу? Дайчин байдлаараа татдээ юм уу? Одоо өөрийн сүнслэг энэ уучлал, өршөөл гэдэг юмараа татдээ юм уу? Сониуч зангаараа татдээ юм уу? Бүтээлч байдлаараа татдээ юм уу? Бид бүхэн бүгдөө угаасаа л юм нийгмийн нийтийн амьтын юм чи хүн төрлөختөн гэдэг чинь нийтээрээ нийгмээр амьдардаг. Та ганцаар нуулын модонд амьдарч чадахгүйтэй л адилхан нийгмээр амьдардаг юм чи бидэрт мэдрэмж гэдэг зүйл хэрэгтэй. Мэдрэмж гэдэг уйлаад, инээгээд, босоод, нөгөө сэтгэлээ гаргаад заримдаа гомдоо зөрчилдөөд энэ төрүүлээд байгаа мэдрэмж маань л биднийг хайр гэдэг зүйлийг мэдхэд суралцуулаад байгаа юм бас бусдыг өөрөө өөртөө
одоо татах чадварыг нь тижээгээд байгаа бидрийг хооллоод байгаа. Гэтэл нийгэмд маш олон мэдрэмжээ хаачсан хүмүүс байгаа гэдэг. Яагаад таацсан гэхээр өвдөлт аваад, зовлон аваад, дарамт аваад, энергийн дарамт нь ачаал нэгсэж учраас айсандаа болоод хаачтай юм байна. Энийгээ тэгээд бид нар нөө арга гэж бодоод идэм байна. Өөрийгөө хамгаалж байгаа майнд сэтгэлийн ухаалаг байдал гэж бодоод байдаг юм байна. Хүчирхэг зүйл гэж бодоод байдаг юм байна. Эгоогоо тижээж ингэж бодоод байдаг юм байна. Үгүй ээ, энэ бол ерөөсөө сүнсний төлөвлөгөөгүй байгаа зүйл байдаг юм байна штэ. Гүн гүнзгий төвшөндөө бид нар чи ажиллах тусмаа хүн чи улмал уйхан болох юм байна. Улмал мэдрэмжтэй болох юм байна. Улмал бүтээлэг болох юм байна. Ингээд мэдрэмжүүдтэйгээ ажиллаж байгаа хөдөлч сэтгэл хөдлөлөө мэдээлэл болгож ажилт юм байна. Сэтгэл хөдлөл танд төрөхөөр эн чи миний мэдээлэл штэ. Эн чи надад ирж байгаа захиа штэ. Илчлэн штэ. Гэрчлэн штэ. Мэдлэг штэ гэж ингэж хүлээж авдаг юм байна л да. Тэнгүүд бид нар тэндээсээ татгалзаад байгаа учраас чин хүслээрээ чин сэтгэлээрээ өөрөө өөртөө дамжуулах гэдэг энэ мэдрэмжтэйгээ ажиллаж чадахгүй байгаа учраас урам хугараад байт юм байна. Бусдаас л авах гээд байт юм байна. Холбоо үсээд байт юм байна. Урам зориг өгөөс намайг хайрлаасаа өөдрөг үг хэлчихээсэ гэж бодоод байт юм байна. Болно. Та хүсэж болно. Тэр өгнүүдийг сонсоод та тижэл хоол авч болно. Энерги хоолыг ярьж штэ тий. Гэхдээ бүтээлч төслийг өөрөөсөө гаргаж ирэхийн тулд та зүрх сэтгэлээсээ жинхэнэ бүтээлч, жинхэнэ одоо урам зориг, сэтгэл санаа, айдиа төрүүлэхийн тулд танд шинэ адал явдал хэрэгтэй юм байна шүү. Шинэ аялал хэрэгтэй юм байна шүү. Аялалд явах замаа нээх ухамсар хэрэгтэй юм байна шүү. Тэр аялалдаа ямар ч сэтгэлийн урам хугаралт мэдэрсэн байсан түүнийгээ даван тулах зориг хэрэгтэй юм байна шүү. Хашаа хэрэггүй юм байна шүү. Хязгаарлалт хэрэггүй юм байна шүү. Сүнсний тоглолтыг хийх ёстой юм байна те. Сүнсний тоглолт гэдэг юу хэлээд байгаа юм гэхээр өөрийгөө нэг гэрэлтүүлэх, нэг унтрааж чадж байгаа шиг асааж чаддаг байх хэрэгтэй юм байна. Нийгэмд одоо ихэнх хүмүүс унтраад л чадаад байна. Болчих хүнтэй харьцаа болчих. Энэ хүмүүсээс холдчих. Би энэ туршлагаа хаваалцаа болчих. Би эдгэрт санаа зовхоо болчих гэж бид нар дандаа болий гэж татгалцаад байгаа юм байна. Хаяалаа юм байна. Энэ хаягдаад байгаа зүйл чи юу юм бэ гэхээр таны дотоод үнэт зүйл ахгүй. Та дотоод үнэт зүйлээ харилцаагаа, хандлагаа, сэтгэлээ, догдлоо, мэдрэмжээ хаяад байгаа юм байна. Тэгэхээр энэ хайсан зүйлээ буцаагаад бид нар нэг утсаа алдсан бол олох гээд л те цаг дамагдаад бүртгүүлэл явсан замаараа хайгаал явдаг шиг та өөрийнхөө явсан замаар дахиж явах хэрэгтэй байдаг юм байна. Туулсан замаа, мэдрэмжээ, түүхээ дахиад санах хэрэгтэй байна. Хаанаас хаа хүрээд өнөөдөр та ямар төвшөнд байгаа юм бэ гэдгээ шударгаар толь руу хараад өөртөө ажиллах хэрэгтэй байдаг юм байна. Гүн гүнзгий төвшин рүүгээ ороод өөрийгөө нээх хэрэгтэй байдаг юм байна. Догтлол минь хаана зогсож юу гэдгээ санах хэрэгтэй байдаг юм байна. Догтлолоо зогсоож чадсан шиг хүсэж нээх ёстой байдаг юм байна. Ингээд хүсээд нээхэр чинь хүсэл тэмүүлэл гэдэг юм төрдөйм байна. Хүсэл тэмүүлэл гэдэг чинь амьдралын баталгаа байхгүй тий. Амьдралын баталгаа чинь таны 3 өрөө байр биш ээ, таны үнэтэй машин биш ээ, таны гоё амьдралын карьер биш ээ. Карьер нэг өдөр устж болно. Байр нэг өдөр шатаж болно. Өвгөр жагуу алга болж болно. Машин нэг өдөр эвдэрж болно тий. Гэтэл сэтгэлийн хүсэл тэмүүлэл гэдэг чинь таны амьдралын баталгаа. Та хүсэл тэмүүлэлтэй луужинтай байгаа үедээ хизээч юунаас ямар ч шархыг мэдэрсэн, ямар ч алдагдлыг алдсан та хизээч одоо тэрнээсээ айхгүй гэсэн. Юу гэхээр надад хүсэл тэмүүлэл байгаа үед би дахиад босгож чадна шүү дээ. Дахиад эхлүүлж чадна шүү дээ. Би дахиад судалж чадна шүү дээ. Дахиад илтгэж чадна шүү гэдэг энэ мэдрэмжүүд чинь сэтгэлийн баталгаа буюу бидний сайн сайхан амьдралын баталгаа болж өгөх юм байна л та. Тэгэхээр энэ баталгаа танд чинь батлагдж, гарч ирж, сүнс чинь өөрөө галаа асаадаг учир чанцангаа мэдж ойлгож те. Энэ эхлэл гэдэг зүйл чинь зөрөгтэй байна уу? Зөрөггүй байна уу? Худлаа хүчилж эхлээд байна уу? Зөрөгтэй эхлээд байна уу? Хүсэл тэмүүлэлтэй эхлээд байна уу? Эсвэл хүсэл одоо зориг байгаа гэдгээ мэдээд байгаа мөртлөө эрч хүч энержи байхгүй бол боломжуудаа 1 2 алхаал хүн алдчихдаг байгаа байхгүй. Эхний алхмыг маш гой хүчтэй хийн. Хоёр дахь алхмыг бас нэг чүүтэй хайтаа хөлөөж ирээд зүрхээ ширээд хийн. Гэхдээ 3 дахь алхмаасаа хүн зогсчод байна. Юу вэ гэхээр би нэг хүмүүстэй ярилцаж үзэхээр ихэвчлэн хүмүүс би энэ мэдээллүүдийг сонсдог, таныг дадаг гэсэн эдэг боловч үйлдэл хийхээр юунаас эхлэхээ мэддэггүй гэдэг байхгүй. Яагаад хүсэл тэмүүлэл байхгүй амьдралын нөгөө өөрийн дотоод сүнсний чадруудаа нээж амжаагүй байгаа болохоор амьдрал нь өөрөө баталгаагүй санагдаад байгаа байхгүй. Хаанаас эхлэхээ, юу туулахын, одоо сүнсээ суралцууд өөрчлөгдөн гэдэг нь ямар өсөлт хөгжил авчрахын гэдгээ мэдэхгүй байгаас болоод гал олох гээд байгаа зүйлээ оч олгож чадахгүй унтраагаад ингээд байд юм байна. Тэгэхээр энергийг цэцэглэн хөгжүүлнэ гэдэг бол урам зориг юм байна. Өөрийгөө төсөл гэж харах юм байна. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийн урсгалыг дагж амьдрах юм байна. Энэ сэтгэл хөдлөлийн урсгал гэдэг чинь зүгээр эмоцороо шийдвэр гаргах биш юм байна. Бид нар нөгөө эмоцороо шийдвэр гаргаж болохгүй шүү. Одоо сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж болохгүй шүү гэдэг
зөв. Эний балансыг тааруулах хэрэгтэй болохоос биш би дандаа сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрээ гаргаараа гэж хэлээгүй. Сэтгэл хөдлөлөө тарих майндтайгаа уулзуулаарай. Махан биений хүсэлтэйгээ уулзуулаарай. Энэ гурыг хооронд нь ярилцуулаарай. Энэ гуравд хооронд нь ярих орон зай, ганцаараа байх, аялах, амрах, алхах цагийг үүсгээрэй те. Ингээд ирэхээр чинь нөгөө шин хөгжил цэцэглэлт рүү өөрийгөө чиглүүлж ин гэсэн үг юм байна л да. Тэгээ сэтгэлийн бэлэг гэдэг бол та өөртөө гаргаж байгаа орон зай цаг хугацаа баггүй юу? Сэтгэлийн бэлэг гэдэг бол ерөөсөө нэг юм гоё идэж явах юм авдаг ч юм уу, үнэтэй цайтай авдаг ч юм уу яах вэ? Нэг төр зүрийн л асуудал шүү дээ. Тэр чинь нэг төр зүрл гоё мэдрэмж өгөөл насан туршдаа биш тэгэл мартагдаад өнгөрч байгаа. Гэтэл насан туршийн сэтгэлийн бэлэг гэдэг бол сэтгэл хөдлөлөө хаагаагүй, мэдрэмжээ хаагаагүй, сэтгэл хөдлөлийнхөө амьдралын урсгалыг дагаж чаддаг, түүнийгээ хөгжүүлж чаддаг, түүнийгээ эдгэж чаддаг энэ алхмаа зөв хүсэл зоригоор эхлүүлсэн тэр алхмыг л одоо хилээд байгаа юм болов уу гэж ингэж би бодоод байна. Би нөө шийдвэр гаргасан тэр алхмуудаасаа өөрийнхөө амьдралын мөчөөсийг те энэ одоо мүлжиж эхэлсэн гэх юм уу, би амьдралаа мүлжиж эхэлсэн. Өмнө нь бол би амьдралыг ямар хэцүү юм бэ, яасан дуусахгүй их зовлон бэ, яасан дарамттай байдгийм бэ гэх мэтчлэн хардаг байсан. Ингээд бяцлаглынхаа танхим хичээлүүддээ ч маш олон удаа ярьж байсан, лайвуудаар ч ярьж байсан, дурдж байсан. Гэхдээ энэ буруу байсан. Амьдралаа мүлжин гэдэг чинь утга учиртай юм байлээ. Мүлжин гэдэг чинь түүхээ судлах юм байлээ. Өнгөрснөө харах юм байлээ. Өөрийгөө ямар үед энергитэй байснаа мэдэх юм байлээ. Энерги дуусан гэдгээ ажиглаж өөрийнхөө сэтгэлийн дохоог сонсох юм байлээ. Түүнээсээ хоол тэжээл авах юм байлээ. Айж байгаа бол тэр айж байгаа мэдрэмжээсээ айгаад л суугаад байх ёсгүй юм байлээ. Мэдрээд юунаас айв? Яагаад айв? Энэ айц намайг юу руу чиглүүлж байна? Ямар боломжийг хааж байна? Ямар бүтлгүүтлийг надад дуудаж байна гэдгийг ажиглаж нэг тойрог давж харсныхаа дараа хүн хараахан төлөвшөөгүй байсан бол харин эсэргээрээ төлөвшөөд бэлтгэлтэй болоод бодолтой болоод сэтгэлтэй болоод одоо ухамсараа гэрэлтүүлээд ухамсар сэтгэл зүй майнд сэтэл гэдэг зүйлээ нэгтгэж эхэлдэм болов гэж ингэж би бодож гинөө ингэж бодлоо. Та нар маань энэ зүйл дээр ямар бодолтой ямар мэдрэмжтэй байна вэ? Та өнөөдөр намайг сонсоод би мэдрэмжээ хаацсан байж дээ гэдэг хариултыг таны дотроос хэлж байгаа бол энэ зүгээр хариулт биш шүү. Эн чин дохой шүү. Сэтгэл зүйн дохой шүү. Таны сүнсний дохой шүү. Тийм учраас мэдрэмжээ хаагаагүй байгаа юм байна гэж бодож байгаа хүмүүст бол боломжууд асар их байгаа. Би мэдрэмжээ хаацсан байгаа гэж бодож байгаа хүмүүс бол нотлох ёстой юм байна, бэлтгэх ёстой юм байна, дасан зохицох ёстой байдгийн байна. Энэ зүйл чинь амьдралын нэг хэсэг буюу natural, normal амьдралын хэвийн зүйл юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой байдгийн байна. Ингээд ирэхээр бидэрт өөрөө өөрийгөө шинээр боловсруулах төсөл хэрэгтэй байд юм байна. Энэ төсөлд чинь төлөвшил хэрэгтэй байдаг юм байна. План буюу загвар хэрэгтэй байдаг юм байна. Загвар буюу одоо төлөвлөгөө хэрэгтэй байдаг юм байна гэж бодлоо. Айцаасаа ангид гэдгээ итгэлтэйгээр та өөртөө хэлж чадчихэв үү? Эсвэл айц гэдэг зүйлийг ангижруулж чадаагүй стил нөгөө дотор чинь айц гэдэг мэдрэмж явсаар л байгаа бол энэ мэдрэмжүүдтэйгээ ухамсартайгаар гэрлээ асаах байдлаар ажиллацгаая. Би миний зорилго бол энэ сүнслэг мэдлэг ухамсарыг түгээх. Гэхдээ энэ стил эцсийн бүх хариулт шүү гэж би хэлээгүй. Энэ амьдралыг гэрэлтүүлэх нэгэн өнгө шүү л гэж хэлж байгаа. Солонгын 7 өнгө байдаг гэдэг шиг сүнслэг мэдлэг гэдэг бол тэр солонгын 7 өнгөний хамгийн тод гой өнгө гэж би боддог байхгүй юу? Тэрнээс би бусад өнгийг өгөөсгээгүй, би майндыг өгөөсгээгүй, би эгог өгөөсгээгүй, би мэдлэгийг өгөөсгээгүй, би махан биений хүслийг өгөөсгээгүй. Эдгээр бүгд бид нар шаардлагатай. Эдгээр бүгд бидэрт байдаг. Харин энэ зүйлүүдийг арай командлж, арай удирдах, арай илүү хөгжүүлж явах тэр өнгө маань өөрөө солонгын тод өнгө шүү. Солонго гэдэг зүйлийг та нар шинжлэх ухаанч байдлаар судалж ирсэн нь уншаад үзээрэй. Юу гэхээр солонго гэдэг үг нэг л өнгө байхгүй юу? Тэгээд нөгөө одоо энэ чигнээс болоод тухайн орон зайнаас болоод нэг өнгө ингээд тугараад өөрийнхөө гэрц буюу давтамжийг алдаад тэгээд нөгөө өнгө нь өөрчлөгдөөд бидний нүд тэрийг өөр өнгө болгож ялгаж хараад 7 өнгийг гаргаж ирж байгаатай адилхан бидний сэтгэл дотор стил сүнс гэдэг маш тод өнгө байгаа. Тэр сүнс гэдэг одоо тэ мэдрэмж гэдэг ухамсар гэдэг тэр өнгнөөс л бидний бусад махан бие сэтгэл майнд эго гэдэг зүйлүүд гарч ирээд байгаамаа. Гэтэ бид нар бүгдэнд нь байх ёстой. Нэгийн ч битгий төлөх, нэгийн ч битгий хаа, нэгийн ч битгий өөрөөсөө явуулах гэж оролж харин эдгээх гэж ойлгох гэж ухамсарлах гэж оролдох нь зөв юм байлээ гэж би ингэж одоо бодож одоо ухаарж байна. Сүнслэг мэдлэг гэдэг зүйлийг сүүлийн хэдэн жил тараалаа өөрийн мэдээ судалсныхаа ачаар одоо та бүхэнтэйгээ үгээр бичгээр одоо ингэж задлаа. Би сүүлийн үед бол ингээд одоо аль болох ингээд постэр мэдээлэл оруулж байгаа. Яагаад вэ гэвэл дандаа бичлэг оруулаад ахаар зав занж болохгүй, цаг зав нь болохгүй байх үедээ би
би нэг мэдээлэл өгчмөр байгаа байхгүй те. Нэг юм мэдрэмж төрүүлсэн иш татсан өгүүлбэрүүдийг холбож бичмээр санагдах үедээ текст болгож боловсруулж бичиж байгаа. За тэрэн дээр бол мэдээж эн чинь миний айдиа, миний санаа юм чинь би өөрийнхөө зургийг ашиглаж байгаа. А өөр хүний айдиаг ашиглаж байсан бол би тэр хүний хаал зургийг ашиглана. Гэтэ надаас гарч байгаа энерги, эрч хүчийн мэдлэг мэдэгдэхүүн учраас би өөрийнхөө зургийг ашиглах нь зөв юм байна гэж үзээд одоо бас нэг олон нийтэд түгэж байгаа юм чинь зүгээр нэг одоо те нэг юм энгийн байх зургнуудаа биш өөрийн зориулж хийж байгаа одоо өөрийнхөө зориулж боловсруулж бүтээж байгаа зургнуудаа ингэж ашиглаж явж байгаамаа. Тэгээд энэ зүйлийг би одоо өөрийнхөө дотор сэтгэлээс гарч байгаа чичирхийлэл гэж бодож байгаа л да. Ягаад гэвэл яг л тэр мэдээлэл тэр сэдвийг оруулахдаа би тэр сэдвийг өөрөө стил яг тухайн үед ойлгосон ч байдаг юм уу, эсвэл дахин сансан ч байдаг юм уу, эсвэл өөр нэг хүнээс харж ажигласан ч байдаг юм уу, мартцсан гэж бодож байсан. Өө юм байдаг штэ гэж өөрөөсөө дуудах үедээ надаас чичирхийлэл үүсээд тэр сэтгэл хөдлөлийнхөө урсгалыг дагаж энэ комментуудыг, энэ постуудыг, энэ зургуудыг, энэ видеонуудыг ингэж хийхийг хичээдэг. Энэ нь бол бүтээл болоод байгаа. Энэ юу юм бэ? Нөгөө мэдрэмжээ хаагаагүй ач тусын гавьяа ахгүй юу? Хэрвээ мэдрэмжээ хаачих юм бол оролдохгүй штэ, гарахгүй штэ, дамжуулж чадахгүй штэ, шилжүүлж чадахгүй, бас бусдаа түгээж чадахгүй болчдөг юм байна. Гэтэл хүн гэдэг юм чинь надад энэ мэдрэмжийн урсгал чичирхийлэл үүсэж байгаа юм шиг яг стил танд бас төрж идэг байхгүй юу? Танд ч гэсэн ийм утга учир, ийм амьдралын туршлага байгаа штэ. Гэтэ түүнийгээ тодорхойлж хэлж, түүнийгээ одоо бий болгож чадахгүй байна гэдэг бол бид нар нөө мэдрэмжээл хаачихсан сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь дэлхийн ертөнц бурхтаас бид нар дэлгээсэн маш том бэлэг байгаа байхгүй. Тэр бэлгээл бид нар нөө саажилттай болгоцсон байлээ л дээ. Саажилт гэдэг чинь юу юм бэ нөө хагас татуу ажиллаж байгаа зүйл шүү дээ тий. Бүрэн ажиллаж чадахгүй байгаа ямар нэгэн зүйлийг энэ доголдоод байна, тасалтаад байна, саажаад байна гэж бид нар ярьдаг шиг бид нар сэтгэл хөдлөлөө хаачаараа бидний нөгөө энерги урсгал, мэдлэгийн урсгал гэдэг юм чинь өөрөө юм саажилттай болчтой юм байлээ. Тэгээ тэрийгээ бид нар мэдэхгүй бусдаа тэр саажилттай хууцаад дэлгэж харуулад идэм байлээ. Тэгээ нийгэмнээсээ ийм нэг юм дутуу боловсрсон энэ сэтгэл хөдлөлийг бид нар хараад нэгнээсээ стил нөлөөлөл аваад яваад байгаа юм байлээ. Гэхдээ энэ сэтгэл хөдлөлийг бид нар нөө итгэсэн хүмүүсээсээ нөлөөлөл авах гэхээр одоо оролддоггүй юм уу, итгэдэггүй юм уу? Хүмүүс ч нөө ямар итгэлээ алдчихсан юм бэ те. Хүн ингээд яг өөрийнхөө мэдрэмжийг гаргахаар чи юм байгаагүй ш, яг чамаас гарч байгаа юу? Энэ яг чиний мэдрэмж мөн үү? Чи хаанаас унссан, хаанаас сурсан, хин чам зааж өгсөн гэдэг юм. Үгүй яагаад хүн өөрөөсөө сурч болдгоо юм. Яагаад өөрөөсөө гаргаж болдгоо юм те. Яагаад тэрийг өөрөө сэтгэж бодож боловсруулж болдгоо юм. Бид нар бүгд ухамсартай штэ. Бид нар бүгд сэтгэлийн хүчтэй. Бид нар бүгд тэдрийгээ зөв дистралтаа нэгтгэж чадах юм бол энэ бүх чинь бүгд л боломж, бүгд л бүтээл ахгүй юу. Гэтэл нөө тэгж чадаагүй болохоор хүнийг одоо нөө бас хүмүүсийг ч гэсэн те бид нар ингээ эргэн тойрны хүмүүсийг ч гэсэн тэгж чадахгүй юм шигээр хараад байдаг. Гэтэл хараа бид нар маш гоо амьдрал дэлхийн ертөнцийн амьдарч байна. Энэ дэлхий дээр шин санаа зөндөө байна. Хүмүүс нөө бизнес хийхдээ шин санаа олдохгүй, шин санаа олдохгүй гэж яриад байдаг шүү дээ. Үгүй, та дотоод бохор хийгээ гаргаагүй, та өөрийнхөө сэтгэл хөдлөлийн урсгалыг, энергийн чичирхийллийг хаачихсан учраас танд шин санаа байхгүй юм шиг харагдаад байгаа боловч үнэндээ нэг зүйлийг нэг зүйлтэй холбоод шинээр нэг зүйл нэмээд гаргахаар л эн чинь шин бүтээл, шин санаа, шин айдиа, шин бизнес, шин сэтгэлгээ болж хуураад байгаа байхгүй юу? Тэр сэтгэлгээнүүдийг өөрөөгөө хөтөлж өөрөөсөө гаргаж чадах нь л одоо бид бүхний амьдралын утга учир болоод байгаа. Ямар нэгэн зүйлийг бүтээж гаргаж байгаа хүн тэндээсээ ямар их энерги, ямар их хэрчүүж авдаг гэж маш их энергийг тэрийгэ хийхин тулд энерги хэрчүүчээ зарцуулдаг. Гэхдээ тэр зарцуулснаасаа ч илүү буюу төлснөөсөө ч илүү их мэдрэмжийг бид нар одоо авч чаддаг. Бид нар ямар нэг юм худалдаж авчаад нөө зөв сонголт хийсэн бол худалдаж авсан зүйлээсээ зарцуулсан мөнгнөөсөө ч илүү их мэдрэмж, илүү удаан хугацаанд түүнийг ашигладагтай л яг адилхан бид нар дотоод өөрийгөө ухаж чадаад, өөртөө итгэлтэй байгаад, уйлах, гомдох мэдрэмжүүдээ хаахгүй байгаад, үнэнч байх, итгэх тэр мэдрэмжүүдээ алдахгүй байх хэрэгтэй юм байлаа. Тэг би сайн нэг юм сансан. Монголын ард түмэн ямар гоё сүү шиг цагаан юм бэ? Миний одоо ард түмний энэ сэтгэл, энэ хөдөө орон нутагт байгаа хүмүүсийн сэтгэл нь ямар сүү шиг юм бэ? Тоглоод маазраад хэлсэн зүйл төртөл итгээд байгаа тэр итгэлээ алдаагүй байгаа шин чанар нь ямар цэвэр ариу юм бэ? Ямар хайр хүрэмжтэй юм бэ? Гэх мэтчлэн энэ мэдрэмжүүдийг авсан. Энийг одоо бид нар өөр өөрсөндөө сануулах хэрэгтэй байна. Мөн эний чинь ганц бид нар л хараад байгаа юм биш, дэлхий харж эхэлж штэ тий. Дэлхийн ертөнц бид нартай хурш орон хийж одоо нөхрөлийн харилцаатай байгаа улс орнууд харж эхэлж байна. Энэ Монгол гэдэг хүмүүс нэг арай өөр сэтгэлгээ, арай өөр майнд, арай өөр сэтгэл байгаад байна. Энэ хүмүүсийг бид нар ингэж харж эхэлж байна. Дэлхийн өөрөө бид нар руу фокуслж байна. Дэлхийн өөрөө бид нарыг ухаж түнхэж эхэлж байна. Бид нар өөрсдөө ч ухаж түнхэж амжаагүй байхад дэлхийн хүмүүс бидрийг хараад бидэрт төлөвшил байна гэдгийг ажиглчаад байгаа байхгүй. Тэр төлөвшил нь яаж гарч ирээд байгаа, яахаар гарч ирээд байгаа, ямар гэр бүлийн хүмүүжлэлтэй байгаа болохоор эдгээр ингэж одоо гой сэтгэлтэй, цэвэр ариун хүүхэд шиг
хөнгөн дээрэс нь ийм хэцүү нийгэмд те ийм нөгөө зөв цэцэн цэлмэг удирдахч байхгүй нийгэмдээ ингэж гой сэтгэлээр амьдраад байгаа юм бэ гэдгийг ч одоо дэлхий судлаад эхэлчлээ. Хэдхэн жилийн дараа бидний одоо энэ монголчууд гэдэг одоо үндэстэнд маш олон орнуудтай харилцах боломжууд нэгдэх гэж байна. Маш олон одоо орнууд бид нар боломжуудаа одоо хаалттай ч юм шиг, нээлттэй ч юм шиг, зөв ч юм шиг, буруу ч юм шиг тийм хагас татуу байсан бол одоо стил нөгөө бидний харилцдаг улс орнууд биднийг анзаарж эхлээд, хайрлаж эхлээд, ажиглаж эхлээд энэ хүмүүс арай өөр байна гэдгийг бодож эхлээд явж байгаа ийм гой боломжтой амьдралд амьдарч байна. Тэгэхэд бид нарт юу хэрэгтэй байгаа гэхээр одоо өөрсдийнхөө төлөвшлийг ажиглах, анзаарах, эдгэх, оролдлого хийх, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, сэтгэлийн гомдол, зүрх сэтгэлийн одоо урам хугарал гэдэг зүйлийг тоолж сурах, мэдэрч сурах, эдгээд сурах, эмчилж сурах ийм л зүйл бидэрт одоо тулгараад байна. Хэрвээ бид бүхэн энийгээ бие биедээ шеэрлж чадаад ухамсарын зөв сэтгхүүтэй нэг нэгэндээ дамжуулж чадах юм бол бид нар яаж чадах гэдэг вэ гэхээр эхлээд өөрийгөө удирдна, дараа нь гэр бүлээ зөв удирдна, дараа нь ажил мэргэжлээ удирдна, дараа нь стил дэлхийн ертөнцийг ухамсарын төвшөнд, сэтгэлийн төвшөнд биднэрт дэлхийн ертөнцийг удирдахч буюу удирдахч гэдэг нь би удирдах заадаг хүний хэлээгүй шүү. Манлайлагчд түүчилж байгаа хүмүүс буюу модуль загвараа бидрээс хардаг тийм хүн төрлөختөн, тийм үндэстэн болж хувирах гад байгаамаа. Тэгээ бид бүхэнд нөгөө сэтгэлийн зөөлөн сэтгэл байдаг ч стил монголчууд маань те буруу зуруу зүйл дээр бол хүчтэй байдаг, зоригтой байдаг, тууштай байдаг. Гэтэл бид нар одоо нийгэмд байгаа сэтгэл зүйн мэдрэмжүүдийг хаацсан хүмүүс яадаг вэ гэхээр аз жаргалыг мэдрэхээ болохоор аимшигтай зүйлээс авах гэж эхэлж байна. Нийгэмд гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн та нар одоо нөгөө стил түүхүүдийг бид нар сонсдог шүү дээ тий. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр гэр бүлийн харилцаа одоо хүчирхийлэлтэй гэр бүлд ч юм уу асуудалтай гэр бүлд өсгөөрөө ийм энгийн хүмүүсийн мэдэрдэг мэдрэмжийг мэдрэхээ болчт юм байна л да. Одоо жишээ гэр бүл одоо ширээ тойроод идэж ууж байгаа юмнаас аж жаргалын сэтгэлийн аж жаргал авдаг бол тэрийг мэдрэхээ болоод нэг цэцэг хараад догдолдог бол догдлохооч болоод тэнгэр хараад одоо биширдэг бол биширхээч болоод ирэхээр тэр хүмүүс чи юу гэсэд вэ гэхээр гэмт хэрэг өсөд байгаа байхгүй. Тэр мэдрэмж гэдэг дотор нуугдсан байгаа, хаацсан байгаа, аимшигтай удаа өвчлцсөн байгаа сэтгэлээ мэдрүүлэхийн тулд аимшигтай хэрцгийлэл, аимшигтай одоо гэмт хэрэгүүдийг хийгээд санаачлаад байгаа байхгүй. Тэр нь юу тэр хүмүүст өгж ийм хэрэг ерөөсөө л мэдрэмж өгж байгаа байхгүй. Тэгээ өөр юу өгөх юм бэ? Мөнгө өгөхгүй шүү дээ. Гэмт хэрэг гэдэг зүйл бол мөнгө өгөхгүй. Харин ч бүр эрх чөлөөний хязгаарлалт өгнө тий. Гисэн хэдий боловч ингээд л хийгээд л энэ гэмт хэрэгтнүүд гарч ирээд байгаа ч мэдрэмжийн араас хөөцөлтөд байгаа. Яагаад нөгөө зөв мэдрэмж буюу энерги сэтгэл хөдлөлийн урсгалаа хаацсан учраас буруу энерги урсгалаас, буруу мэдрэмжийн урсгалаас ямар нэгэн үйлдэл авах гэдэг болчтгийм байна. Тийм учраас бид нар ч одоо өөрийгөө сонирхож энэ зөв энерги урсгал сэтгэл хөдлөл гэдэг хайрладаг, уучлалдаг, уйлдаг, гомддог гэдэг юм чи ямар гоё мэдрэмжүүд юм бэ те. Энэ сэтгэл хөдлөл гэдэг юм чи байж л авах хэвээр харин эсрэгээрээ хөгжөөд, өсөөд, өргөжөөд явж явах хэвээр болохоос ш хаагдаад, одоо булшлагдаад, хязгаарлагдаад явж явах хэвээр зүйл биш байдгийн байна л та. Тэгэхээр бид нар сэтгэлийн урсгал гэдэг юм аа нээхгүй, сэтгэлийн мэдрэмж гэдэг юм аа хаахгүй байснараа жинхэнэ бэлэг тэмдэг болох гээд байна. Хэрвээ бид бүхэн тийм бэлэг тэмдэг болж чадах юм бол энэ Монгол үндэстэн гэдэг үндэстэн байна дэлхийн ертөнцид бүр модуль загвар болох гээд байна те. Модуль загвар гэдэг чинь биднээс иш татах гэдэг шүү дээ. Бидний гэр бүлийн хүмүүжлээс одоо үлгэр жишээ авах гээд байна. Бидний энэ зан характераас үлгэр жишээ авах гээд байна. Бидний майнд сэтгэлгээнээс үлгэр жишээ авах гээд байна. Бидний бие махбодын одоо энэ өгөгдөл ясны бүтэц, махны бүтэц, цусны бүтцээс энэ бүхнийг хүмүүс хүүхэн ямар гоё ястай юм бэ, ямар гоё цустай юм бэ, ямар гоё хүчтэй биетэй юм бэ, ямар хүчрхих юм бэ гэдэг энэ айдиа зориг энэ одоо модулуудыг ингээд авах гад байгаад байгаа юм байна. Тэгэхээр бид нар бол одоо бие биендээ хайртай хандах хэрэгтэй юм байна. Стил нөгөө гадаад улс орны хөгжил соёлыг дуурайгаад л өөрсдийнхөө луужин загварыг алдаад л тэгээд нөгөө бие биегээд химлээд нэг цөөхөн монголчууд нэгээ буршлаа, дарамтлаа, сэтгэл санаагаар унгаах биш, харин хайраар, уучлаар, боломжоор, сэтгэлийн урсгалаар, мэдрэмжээрээ бид нар бусдыг уучлж өшөөж яваад байгаа маань энэ маань давуу тал болоод байгаа байхгүй юу? Энэ маань бидний үнэт зүйл болоод байгаа байхгүй юу? Энэ маань бидний мөн чанар болоод байгаа байхгүй юу? Уучлж өшөөж одоо хайрлж одоо чадаад байгаа хин нэгэн таныг одоо хулигдсан ч гэсэн дараа нь хин нэгэнд стил итгэдэг хിവэрэ байгаад байгаа тэр итгэлийн хүчээрээ бид нар дэлхийн ертөнцөөс энэ дэлхий чинь энэ Монгол гэдэг үндэстэн чинь ямар сонио арт том юм бэ? Ямар гайхамшигтай арт том юм бэ гэдээ бидрийг харж эхлээд байна. Бидрийг ажиглаж эхлээд байна. Бидрийг хөгжүүлэхэд туслах гэж эхлээд байна. Бидэрт мэдлэг буюу бусад хоцорсон мэдлэг мэдэгдэхүүнүүд минь нэмэр
тус бас боломж олох гээд байна гэдгийг одоо санах хэрэгтэй юм болов, ойлгох хэрэгтэй юм болов. Тэгвэл бид бүхний ухамсарын гэрэл асч явах хэрэгтэй болов те. Миний ухамсарын гэрэл асвал таны ухамсарын гэрэл бас асч явах хэрэгтэй байдгийн байна. Таны ухамсарын гэрэл асвал бусад монголчуудын маань, бусад гэр бүлүүдийн маань ухамсарын гэрэл асч явах хэрэгтэй байна. Ингээд бид нар чинь бамбар шиг гэрэл гэрлээ нэг нэгэндээ дамжуулсаар бид бүхэн чинь нэг нэгнийхээ гэрлийг унтраах биш те, нэг нэгнийхээ бэлэгдлийг одоо нэг нэгнийхээ бэлэг тэмдгийг асааж явах хэрэгтэй байдгийн маань. Ингэж чадвал бидний маань улс орны маань энэ хүндэтгэл болсон одоо сүлд соёмт те, за тэгэл нөгөө бүхэл улс орны минь түүх гэдэг юм чи үнд цэний олох гээд байна. Тэгээд стил айл хэдэн мянган жилийн өмнөөс нь түүх гинт сэргэх, гинт хүмүүсийн анхаарал төртөх маш олон үйлдэлүүд болдог гэдгийг бид нар анзаарсан. Тэгэхээр бид нар хэрвээ цэцгэлж чадвал, бид нар хөгжиж чадвал одоо бүр цаашлаад ярих юм бол те, Чингис хааныгаа хүртэл ямар гайхалтай хаан байсныг дэлхийн ертөнцид баталж харуулж чадах гээд байна. Тэр сэтгэл хөдлөлийн урсгал, тэр мэдрэмж, тэр тэнгэртэйгээ харьцдаг ухаарлаасаа, ухамсараасаа дэлхийн ертөнц ард түмнээ удирдах явж байсан гэдэг тэр мэдлэгийг бид нар түгээх боломж бидэрт олдох гээд байна гэд маш олон задаргааг ярих гээд байна. Яг хүмүүс гайхаж авах нь одоо юун сүртэй том юм ярьдаг гэж бодож байгаа ч хүмүүс байж иж магадгүй. Үгүй шүү. Энэ маш ойрхон байгаа. Маш ойрхон. Яг бидний хажууд байгаа учраас би тодруулж харуулъя л гэж бодсон юм. Байхгүй зүйлийг би зохиож яриаггүй. Би байх боломжтой зүйлийг одоо сэтгэл хөдлөлийнхаа урсгалаар ярьж байгаа шүү. Тодруулмаар байгаа учраас ингэж ярьж байгаа шүү. Миний одоо гарч байгаа ярьж байгаа энэ бүхий л өгнүүд мэдрэмжээс гарч байгаа болохоос миний мэдлэгээс гараагүй маа. Мэдлэг гэдэг бол хинч суулгаж болдог, хинч авч чаддаг, хинч одоо хөгжүүлж болдог юм байдаг. Нэг л юм бидрээс одоо хиймэл оюуханаас бид нар чи ялгараад байна шүү дээ. Хиймэл оюухан чи мэдлэгтэй, чадвартай, бидэртэй харьцуулшгүй их нөөц, дата, боловсруулалт байна. Ганцхан зүйлээр ялгарч байгаа нь мэдрэмжээр бид нар ялгараад байгаа байхгүй. Мэдрэмж гэдэг зүйлээрээ бидрийг утга учиртай болгоод түүнийг удирдаад тэндээс удирдах байгаа мэдлэгийг нь бид нар ашиглаад ингээд хөгжүүлээд цэцэглүүлээд явж байгаа шигэ бид нар энэ мэдрэмж гэдэг зүйлийг бол хизээж хааж болохгүй юм бэлээ. Сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг хизээж хааж болохгүй юм бэлээ. Энийг би одоо Монгол ахан дүүстэй, дүүнэртэй, ах эгч нартай, та нартай, найзуудтай гэл бүхий л хүмүүстэй яг энэ сэтгэл хөдлөлийн урсгалаараа хийлж илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээ миний яг орчин, миний орон зай гэдэг бол энэ номтой болог гэдэг сүнслэгэл өрөө байгаа юм. Тэгээ би чадах боломжоор энэ өрөөгөөрөө дамжуулаад та бүхэндээ нотолж, баталж, тодруулж хэлхийг хүсэж байгаа юм. Одоо өөр сувг байдаг бол өөр сувгуудаараа нэгтгээд одоо задлаад явахсан. Гэхдээ надад байдаг боломж бол энэ сувг байдаг юм аа. Тэгэхээр энэ сувгаараа та нартай ингээд дамжуулъя гэж ингэж бодсон. Өнөөдөр бид бүхний яриа хамтдаа суугаад ярилцаад нэг цаг хугацааг зарцуулж байгаагийн хувьд бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн урсгал айцаас олж битгий дараарай тий. Энэ айц гэдэг юм чинь дараад мэдрэмжээ хаана гэдэг юм чинь амьдралын баяр баясгалгүй болгочтой юм биш үү? Инээхэж болждаг, уйлахаж болждаг, инээж уйлах, уурлах гих бүх очин унтраачтай юм биш үү? Энэ инээх, уйлна, гомдно гэдэг юм чинь хүний гал дүл орчин биш үү? Энэ гал дүл чинь хүсэл тэмүүлэл юм биш үү? Хүсэл тэмүүлэл гэдэг чинь амьдралын минь ад жаргалтай амьдралын баталгаа юм биш үү гэдгийг ингээд хамгийн сүүлд хэлээд энэ өнөөдрийнхаа лайвыг өндөрлөе гэж бодож байна. Ингээд би 11 цаг буюу 23 цагт эхэлсэн. Одоо 12 цаг буюу 24 цаг болж байна. Бараг маргааш болох гэж байна те. Өнөөдөр хүртэл надтай хамт байсан, надтай хамт энийг нойроо хугслан сонсон та нартай маш их баярлалаа. Ямар нэгэн сэтэл ID авсан бол гоё комент хийгээрэй. Би биедээ бас хуваалцахыг хичээгээрэй. Энэ видеогоо би татаж аваад YouTube сувгааруугаа бас оруулна. Та нар маань бас сэтгэлдээ үлдээгээрэй гэж та нартай дахин хэлье. Номтой болог сүнслэг мэдлэгийн өрөө хизээч зогсохгүй. Би энэ одоо сүнслэг мэдлэг гэдэг мэдрэмжийнхаа урсгалаар хийдэг зүйлийг ямар ч ажил хийж байсан, ямар ч орчинд байсан, ямар ч амьдралын төвшөнд байсан надад мөнх төрөг боломж болцоо байхгүй байсан үедээ ч би өргөжлүүлэх болно. Яагаад гэвэл энэ нь намайг хөгжүүлдэг, энэ нь намайг цэцэглүүлдэг, энэ нь намайг энергиэр хангаж идэг учраас би энэ зүйлийг хийсээр байх болно, өргөжлүүлсээр байх болно. Та миний утга учир, миний майнд, миний сэтгэл зүг авах юм байна гэж үзэж байгаа бол дагж болж гин, хамт байж болж гин. Харин эсэргээрээ үгүй юм аа, би өөр бодолтой юм аа гэж үзвэл та тэр бодлоо хөгжүүлээрээ, цэцэглүүлээрээ, судлаараа, танаараа, тодруулаараа тий. За ингээд та нартай энэ сайхан одоо үгээр тий бид нар энэ амьдралын баталгаа гэдэг зүйлээ одоо мөнгөөр биш, материалын зүйлээр биш, эрх мэдлэр биш, карьераар биш, алдар хүндээр биш, баталгаа гэдэг зүйлээ өөрийгөө судалснараа, сүнсний мэдлэгээрээ, мэдэгдэхүүнээрээ дараагийн шилжилтээ хийхдээ сүнсэндээ авч одоо хадгалж чадсан тэр мэдлэг чадвараараа бид бүхэн амьдралаа баталж явах юм байлээ шүү. Таны амьдралын баталгаа гэдэг бол тэ хүсэл тэмүүлэл шүү. Хүсэл тэмүүлэлтэй байгаа хүн амьдралын ямар ч үеэс гарч ирнэ. Хүсэл тэмүүлэлгүй хүн бол амьдралын ямар ч дээрээс
доош унж болно. Тэгэхээр хүсэл тэмүүлэл байхгүй болцсон бол өнөөдөр дэвтэр гаргаад бич. Өнөөдөр өөртөө ярилц. Энэ лайвыг хэдэн удаа чамаагүй сонсоод өөрийнхөө шаардлагатай мэдээллүүдийг тэмдэглэж бичиж аваарай. Ягаад гэвэл энэ их олон замраагүй хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дунд чинь бид нар бохирдоод байна. Тархинд маань юм багтахгүй болчоод байна. Хөгжил цэцэглүүлж байгаа мэдээллүүдэд тэмдэглэж бичиж авахгүй бол бид нар чинь одоо сэвэлж чадахгүй болчоод байна. За ийм юм болоод байна шүү. За ингээд одоо ойрын үед юм гой сүнслэг сэдвэрээ лайв хийгээгүй надын хувьд ч гэсэн та нартай хамтдаа цагийг өнгөрүүлэх маш сайхан байлаа. Сайхан амарцгаагаараа сайхан зөзөөдлөрөө дараагийн лайваар уулзлаа. Түр баяртай. Дахиад сонсомоор байвал YouTube дээр минь хамт байгаарай. Та үнэхээр тууштай гайхамшигтай эмэгтэй хүн шүү гэсэн байна. За баярлаа. Сайхан мэдээлэл мэдрэмж өгсөнд гэлалаа гэсэн байна. Та нартай нэг сэтэл нэг хуудсыг би эргүүлж чадсан бол өөрийнхөө сүнсэндээс талархаж байна. Өглөө дахиад сонсноо талархлаа гэсэн байна. За ингээд бүгдээрээ сайхан амарцгаах уу. Ирч хүчтэй байцгаая. Өөрийнхөө амьдралын баталгаа гэдэг зүйл таны амьдралд баталгаа байна уу гэдэг санаараа мөнгөгүй байна, байргүй байна, машингүй байна, би баталгаагүй байна гэж битгий бодороо. Хүсэл тэмүүлэл гэдэг мэдрэмж сэтгэл хөдлөлийн урсгал гэдэг зүйл зогсоогүй байвал танд стил өхөө хөгтөл тань амьдралын баталгаа гэдэг зүйл байсаар ах болно. За ингээд сайхан амарцгаагаарай. Дараа уулзлаа баяртай. Намайг дагдаг, сонсдог та нартай маш их баярлалаа. Хайртай шүү.